Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол уран зохиолын найруулгын эхийн тонгоргох хургал. Тэгэхээр уран зохиолын эхийн утга санааг алдагдуулахгүйгээр хэрхэн тонгоргох хургалыг хийдэг вэ? Хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох гэсэн хэлний үндсэн дөрвөн хургал байдаг. Тэгэхээр эдгээрийн дотроос хэдүүлээ тонгоргох хургалыг илүү дэлгэрүүлж үзэж байна. Эхийн доторх үг өгүүлбэр цогцлборын байрыг өөрчлөх, сэлгэх зэргээр эхийн утга санааг төдийлөн өөрчлөхгүй солин найруулж бичгийг тонгоргох хургал гэдгээ. За тонгоргол хургал хийх дараах аргууд байгаа. Тэгээ үүнд эхийн бүтцийн эсвүүдийн байрыг солин найруулах, эхийн доторх цогцлборуудын байрыг солих, цогцлбор дэх өгүүлбэрүүдийн байрыг солих гэсэн ийм аргууд байна. За эдгээрийг тус бүрэн дараах эхийн жишээнүүд дээр үцэцгээе. За олц гэдэг их байна. За охтон нүхнээсээ гарч муужгаа харагдахгүй гэж айж явсаар боовны хилтерхий олжээ. Олзоо нүхэндээ хүргэх гэтэл хүч дутаж гин. Даан ядаж ноцолдож байтал аалз хурч ирээд чи ингэж бие зовож байхаар нөхдөө дуудаж ирүүлээч чамд амар биш үү гэхэд аалз чи учрыг мэдэхгүй байна. Нөхдөө дуудвал олзоо хуваах хэрэгтэй болно. Би энэ сайхан зур шиг ганцаараа идэх ёстой гэж охтон учрлав. Охтон өдрийн турш боовны хилтерхийг үүрэндээ аваачих гэж ноцолцоор ядрахын туйлыг үзжээ. Энэ үеэр элээ нисэн ирж олзны боовыг шүүрэн одов. За хэрхэн тонгоргож хувиргасан жишээг харцгаая. Мууранд харагдчихвээ гэж айдаг охтон нүхнээсээ сэм гарч яваад боовны хилтерхий олжээ. Нүхэндээ олзоо хүргэх гэтэл хүчин дутаад байв. Аалз дааж ядан ноцолдон байхад нь хурч ирээд нөхдөө ир гэж дуудаач. Олны хүч оломгүй далай гэж амар биш үү чамд. Бие ингэж зовоогоод яах вэ гэхэд охтон учирсан нь. Чи учрыг мэдэхгүй байна аалз минь. Би ганцаараа үүнийг идэх ёстой. Нөхдөө дуудвал олзоо хуваах хэрэгтэй болно гэв. Боовны хилтерхийг нүхэндээ аваачих гэж өдрийн турш ноцолдсоор охтон туйлын ихээр ядарчээ. Энэ үеэр нисэн ирсэн элээ олзны боовыг шүүрэн оджээ. За энэ хоёр жишээг харьцуулаад харах юм бол зарим үг өгүүлбэрийн байрыг сольж найруулах хэлбэрээр тонгоргоо хувиргасан байна. За эрдэмтэй хүү гэдэг их байна. Тэгэхээр эрт цагт сайхан химээх нэрт хөвгүн байжээ. Энэ хүү хар багаасаа эрдэм чамдсаар дөрвөн хилэнд нэвтэрхий болжээ. Нэгэн өдөр сайхан хөвгүн шилбүүрээ газар хатгаад дээр нь малгайгаа өлгөөд ёсолж байжээ. Энэ үедээ эзэн Чингис хааны мэлмид өртжээ. Хаан хөвгүүнээс чи юунд ёслоно вэ гэж асуусанд хүү их хааны үлмид өвдөг нугалан сүхрөөд би хүн цуг явбал насны ахыг хүндэлдэг, харин ганцаараа явахдаа малгайгаа хүндэлдэг гэж өгүүлжээ. Хаан баясаж ёс суртал сайтай хүү байна гэж магтан сайхан сурталт хэмээн нэрлээд үрчлэн тэжээж их хэргийг хийлэгдэг болсон гэв байна. За энийг болохоор эзэн Чингис хаан сайхан сурталт хөвгүүнийг үрчлэн тэжээж их хэргийг хийлэгдэг болжээ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр дээрх хоёр ихийг харьцуулан харвал эхийн бүтцийн хэсгүүдийн байрыг солин найруулж төгсгөл хэсгээс эхлэх гэдэг ч юм уу те. Энэ аргаар тонгоргох хувиргал хийжээ. За дараагийн жишээг хараараа үнэнч нөхөр гэж байгаа. Эрт цагт хөрөнгө зойр ихтэй нэгэн баян хотож сайн нохойтой байжээ. Эд хөрөнгөө сайн хамгаалдаг нохойтой тэр баян маш их хайртай байв. За тэгэхээр дээр ихийг харьцуулан харвал эхийн доторх цогцлборуудын байрыг солих аргаар тонгоргох хувиргалыг хийсэн байгаа аахгүй юу. За энэ дээр хараарай. Баян эзэн усанд живээд гэдэг төгсгөл хэсэгт гарсан хэсгийг эхлэлд оруулсан байгаа. За тэгээ хамгийн сүүлд хөшин нохоо хөрөнгөөч сайн хамгаалдаг эзнээч бас авардаг жинхэнэ үнэнч нөхөр байлаа гэдэг ингээд хувиргасан байна. За тэгэхээр ингэж 3 аргаар тонгоргох хувиргалыг хийж болох нэ. Анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.